Аж амьдрал ахуй соёлын хувьд гадны жуулчдын төдийгүй туурганагт монголчуудын ханч анхаарлыг ихээхэн татдаг цаатан ардынхан аж амьдрал оршин суугаан нутагтаа зогтсон эдээ ундааны өвөрмөц уламжлалыг сурвалжлахаар Монгол зоог төслийн баг өвлийн хүүднийг үл ажран зүүн тайгыг зорин аялж байна. Тайг нь улсын тусгай хамгаалтын бүсэд хамаардаг учраас бид юун төрөнд харьяа хамгаалтын газар очиж замын маршрут зөвшөөрөл авах шаардлагатай байсан юм. За. Атун сүм даа. Би хоёрхан гэж нэ Монгол зоог хөдлөгч. Яг гадаа ингээ хоёр машин үндсэндээ 3 машин зарим хүмүүс өдөөс. Тэгээ авьяасаар өдөр бас мэддэг шүү. Өчигдөр манай хүмүүс бүх бичвэрээр танил өгсөн баг тий. Ерөнхийдөө бол тий явах маршрут руу бид нар одоо дээр өдөртөгтэй танилцуулсан байгаа. Тэгээ одоо хэдий одоо манайх хэдийн 7 дугаар тастаа таана очих газар маань болохоор Латваа айлыг зүүнтэй хэвтэр толгойд байлж байгаа. Хэдийн бүсэд таанаа ингээд ороод ирсэн байгаа. Тэгээ одоо бүх таанаа явуулах үйл ажиллагааг өдөр янаад одоо дээш өдрөөр бэлтгээд таанаа явах зөвшөөрлөж авсан. Баярлалаа. Тэгээ одоо та цагаан ураас 30 км-д энэ зүүнтэйгээ хэвтэр толгойд газар очино. Эндээс бол ямар саадгүй одоо машин дээр очино. Баярлалаа. Манай хоёр харуул бол хоёр тал чиглэлтэй зохиолсон одоо цааны бүгд байгаа бүх байдлыг бол танилцуулсан байгаа. Тийм ээ. Ингээд одоо та явж болно. Тийм хамгийн гол бид нар чинь нөгөө хөлийн зэрэгээ одоо яг аймгийн нэг хэсэг одоо агшаасан хөнгөө байдаг. Бас хэл тайм бол нэг амархан шүү дээ. Тий. За тэгвэл танд ер нь хэл бол стендээс ямар ойрхон юм бэ? Тэтгэвч манайх ч бол ерөөс хамгийн ойрхон одоо энэ зүүнтэйгээ айлууд отголдог. Баруунтайгаа айлууд нь болохоор бас ерөнхийдөө бол манайх л айлж уулзсан бүс учраас тийм ээ. Манай хэвлэн хэсэг нь бүх тусгай хамгаалалтаа гадар байгалийн үзэсгэлэн газар байдаг. Тийм учраас бид нар хяналтаа бол байнгын одоо тавьж ажилладаг юм байна. Тэгээ ерөнхийдөө бол хэл орчны дэглэмийг одоо биелүүлэх шахуулгадаг. Тийм зөвшөлтийг гаргахгүй байхад одоо танад бас анхааруулж байна. За баярлалаа. За. Монгол улсын хамгийн цөөн тоотой угсаатны бүлэг гэсэн тодтол цаатан ардад бий. Цаатан эргээд хамгийн олноор төвлөрсөн цагаан нур суманд 138 өрхийн 664 уйгар урайн хаястан ажиллаж байгаагаар цэвэр цаатан 436, дарахад цаатан холимог 228 хүн бий гэсэн мэдээлэлээс үзвэл тэд үнэхээр ховорхон бас ховордож яваа хүмүүс. Өмнө нь Эренчин лөмб улаан уул сумдад хуваагдан харьяалагддаг байсан цаатнуудыг хожимон цагаан нур сум болгон нэгтгэснээр Туваа иргэд нэгэн дээвэр дээр цугласнаар тэд хил соёлоос эхлээд нийгмийн тусгайлсан бодлогод хамрагдахад илүү дөхөн болжээ. Тайгын тухай мэдээ сурвалжлага бүрээс өвгөд орж хэмээх энэ насны тухай үзэж, сонсож, уншиж байсан биз. Байгаль дэлхийг хамгаалж, цаатан ардынхан ахуйг хадгалан үлдэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа энэ хүнээс илүү тайгыг мэдэх хүн үгүй болохоор тэрэ. Тэр үзэгчтэй тэгээд манай Монгол зоог угсаатны зөв өв соёл хадгалсан энэ сайхан баримт каноны уран бүтээлчд тайган яг өмнөх хэсэг шүү дээ, урдуур хэсэг. Хоошоо бол бүр хэцүү гинэ. Миний ингээ сая явсан өвдгөр татсан засыг бол цасгаж тооцдгүй гинэ. Энэ бол цас биш. Одоо ингээ үзэгчд бодож байгаа тайгад ороод ирэхээр нэг ийм их цастаа цаа унсан хүмүүс явдаг л гэж бодож байгаа л да. Аргагүй энэ бол байгалийн яг үнэн бод юм шүү дээ тий. Тэгээ хичнээн жил одоо энэ сайхан онгон дагшин улаан тайгаа хамгаалж байна. Хэдэн жил яг энэ албыг аваад хэдэн жил зүтгэж байна. Би яг одоо улсын тусгай хамгаалтын газар байгаль хамгаалагчаар 2 жил гарan одоо ажиллаж явна. Одоо тэгээ та бүхэн хараараа ингээд ингэр дээр нь алтан гац гэж энэ сайхан ирхэм тамдаг байна. Ер нь хамгаалтын бүс яг хэр хамрагдтыг. Та ер нь хичнээн одоо юу гэдэг юм бэ? Хэр том бүсийг хамгаалдаг. Энэ хамгаалтын бүс бол маш их одоо 100 гарan газар одоо тэгээд хамгаалж байна, том газар хамгаалж байна. Хойч үедээ одоо энэ онгон дагшин байглаа одоо хевэрнэлдэх хойч ирээдүйд байгаль ямар л байна, онгон дагшнаар нь одоо дахин төлөөд бас улсын бодлого одоо тэр ажлыг одоо бас хичээн зүтгэж гүйцэтгэж явна. Бид нийслэлээс алсран холдох тусам даяарчлалаас ангид жинхэнэ Монгол ахуй ёс заншилан хадгалсан аж амьдралын хэм маягтай дайралтж төслийнхөө зорилгыг биелүүлэхдээ нэг алхам чадвараа ойртсоор л баргийн хүний очоод баймгүй жинхэнэ цаатан ардал амьдарч зүрхлэм тайгын сүрлэг агаад амар 50 орчныг толдож явна. Байгаль дэлхийг хайрлан хамгаалж тэнцвэрт байдлыг хадгалах нь цаатан иргэдийн 100 жил оршин тогтнохын үндэс.
тайгаагүй бол цаатны амьдралч бас устж мөххийн аюул өртнө. Гэвч байгаль дэлхийдээ хайр найргүй хандаж баялаг руу ханцгүй шимлэн орох шуналт этгээдүүдийн гар тайгад ч бас үрэх болжээ. Ингээд бол бас буруутын болоо яад юм бол бас энэ үзэж байгаа үзэгчид бас харах л байх л та. Тэгээд улаан гараараа л энэ гулгаанчтай үзэх үү яах вэ? Тэгэл асуудал тур хэмээс улаан гарнаас ор бууд өвсг байхгүй тийм л яг нэг ингээл ямар ч нэг аюулаваар ам болвол одоо хамаа байхгүй л одоо яг нэгэн тулсан ажил хийж яваа би одоо тийм л зүтгэлээр одоо зүтгэж явна да одоо. Энэ яг үнэн шүү. А гэхдээ бас зүрх сэтгэлээ гаргаж энэ сайхан улаан тайгаа хамгаалж байна. Таны энэ ажил алба яг энэ ер нь ямар санагддаг вэ? Одоо бидний ажил маш одоо зөв зүйтэй ажил гэтэл зарим нэг хүмүүс бол тэнэг бол буруугаар бас авах одоо тийм сэтгэлтэй хүмүүс бас байдаг. Бас зарим нэг тохиолдол бол одоо таав гэдэг одоо яг энэ амьдрж байгаа ахуйг бол худлаа дашаа олон нийтэд түгээх тэр буруу одоо мэдээлэл буруу одоо тийм юм өгөх бас тийм сөрөг талууд одоо бидний ажилд бас тулгардаг. Та одоо угсаагаар угшил ихээр барахад хүн бол таарах уу? Ингээл Монголын нэршлэр цаатан өөрөө одоо юугаар бол одоо туваа ясна гэх одоо тийм л. Тийм бай цаатан хүмүүс юм байна те. Цаатан хүмүүс тий. Дээрээсээ дээд угшлаа ингээд яриад ирвэл Орсын холбооноос гэхэр чин туваа бол таарах. Туваа бол таарах тий. Яг хоо дээх үед бол ингээд хэлийн зурвас татгаад нэг хэсэг нь Монгол руугаа тэмүүлээд нөгөө хэсэг нь Орос руугаа тэмүүлсэн гэж сонсчихсан. Монголоо сайхан түшээд энэ тайгата улаан тайгата одоо сайхан үдий зэрэгтэй амьдарч байгаа бол таав нь шүү дээ. Дээрээс нь ингээд ийш бол олон уртцууд байна те. Ийм байна. Энэ сайхан. Тэгээд одоо Монголын маань нэгэн одоо их цөөнх болжээ. Цөөхөн хүмүүс үлдэж. Яг бол хансан төр засгаас харж үзээ та бүхэндээ бас тусалж л байгаа. Энийг бол үүсгэх юм аа. Тэр маань тусалж байгаа. Цөөнхийг одоо авч үлдэхийн төлөө түүнэр нь бас ингэж яваад байгаа байхгүй юу? Яста та нөштэй яста баярлж байна. Туваа гэдээ ярихаар би бас бодохгүй. Яа хүүдэн биш байж байгаарай. Ойногоо ол нэгдэг чинь та ч юусэн алж ихгүй ингээд ингл зааван задгаа. За байж байгаарай. Яа нурсуус. За юу ярьж илаа? Цаатан ардын аж амьдралын өвөрмөц онцлогийг танин мэдхийн тулд тэднийхэн өдөр тутмын хүнстэй танилцах нь зүүн хэрэг байсан юм. Тайхан хүйтэн нөхцөлдөө цааны мах сүү шиг ичилэгтэй сайн тохирох хүнс гэж үг. Үүнээс гадна хүнсний гол бүтээгдэхүүн нь гурил. Өдөр тутмын боо буурцгийн адил түгээмэл хэрэглэгддэг хуурсан гурил бол цаатан ардын хялбар амттай зоог нэг. Цааны өөхөнд хуурсан гурил буюу харган гулар нь ичилэг сайтай шин тижээлтэй болдог байна. Манай орны ихэнх нутагт хуурсан гурлыг өдрийн зоог болон хэрэглэх боломжтой байдаг ч өнөө цагт төдийлөн түгээмэл хэрэглэх юм болсон билээ. Харган гулар гэдэг жавтаа ороо дөрмө. Туваа нэр нөө. Туваа. Монголоор одоо ярил. Гурил хуур гэж юу хөөш гэж байна. Хуурсан гурил. Хуурсан гурил. Энэ өөх нь юуны өөх вэ? Цааны өөх. Цааны өөх. Тага. Ана таа үе шорчтой биний гарт хөлмөр. Гарт хөлөг биш. Цаабуугийн өөх нь одоо баг орох уу? Баг гурил нь баг их гурил их л. Өөхөд жоохон хуурж байгаа хурлаа их юм уу те? Энэ жааха тоо халаад яг тоосон гал хийхээр. Цацсан марцны гэсэн ойлголт байх уу? Байхгүй. Цасан дээр л хийсэн. Үтэр бууц юм гэж хаашаа хороо. Та одоо хэдэн жил цаамаа гэж? Масаараа. Багасаа. Өөхөд хэр хайлуулах уу? Ийгээс яг жаахан цолсооход хайрлах. Них бол сайн шахахгүй юм байна шүү дээ. Тос нэлээ ихтэй. Энэ одоо товаа үндэслээ болов. Товаа цаатаа хоо. Цаатаа. Өдөр орой өдий он. Тэгээд даны өдрөө.
тогтмол хийх. тогтмол. Ингээд халбаараас нь шахаж өгөх юм байна шүү дээ, тий? Гол нь тосыг гаргаж байгаа юм байна. Гал мал нь бас тааруулах баг, тий? Гадаад тааруулах их бол тугаад хийх. За гурлаа авсан тогтчих юм. За. Астаа түлэгтэй нэр оросож хойлоолох юм тий. Борлоод ирж штэ тий. Эндээ давс маус энэ хийх үү? Сагаар самах. Шууд ингээд энүүгээрээ. Энийгээрээ эцсийн чиглэлийг хольж ийн. Тосгоо эцсийн чиглэл Хольж болно тийм ээ. болно. Чиглэлдээ. Түлэгдэх маань болж байна. Би өрөхгүй. Түлэгдэх. За, жоохон гараасан таа тий. Түлэгдэх гэж байна. Энийг жоохон тавьчих. Тавь. Би тавьчихсан. Гараа төлөв. За. За ингээд тавьчих. За. За гал малын сайн тарахгүй бас Түлэгдэх. хөдөлгөөн бас хэрэгтэй юм тийм ээ. Түүхийн гурлыг ингээ хуураад болгочих гэсэн. Түүхэн гурлыг яаж болсон хуураад болгоод идэв. Жог юм хүрэн байхгүй бол бас түүхий болчих юм шүү дээ. Түүхэн гурл чинь цагаан байдаг. Цагаан байдаг. Тэг ийм хүрэн өнгөтэй байх юм тий. Түүхэн гурлж нэг аяг нь хийгээд зуухад аяг халуунд наалдаг. Аандшгүй. Болсон гурл бол аяг халуунд аль нэг хийс наалдаг. Наалтахгүй байх юм. Энийгээ зуурж идэж байгаа тэгэл ажилдаа гарчих. Яг ажиллаж байгаа юм да. Цаамаагаа ч юм уу янз бүрийн ажилдаа. Ташин ингээд болчихлоо. Отор мотор тавтаас энийгээ л Ийм юм хийж хамгийн хурдан хоол юм биш тий. хамгийн түргэн хоол. За энэ хуурсан гурал маань одоо түүхийн одоо асууя танаас. Хаанаасаа гаргахтай. Одоо хэдэн оноос хойш гэж байна. Тэг одоо манай аав ээж юу гэдээс маань хийж идэж ууж явсан юм. Тэр цагаас нь гарал тавьчих. Дээр үеэс өвдөж байна. Одоо уламжлалаад ирсэн явж штэ тийм ээ. За одоо нэг дэ хөргөх ба халуунаар мэдэх үү? Халуунаар нь чийдсэн бол хөргөөч. Хөргөөч юм бол. Космос игээд ич болох юм байна, сахарыг ич болох юм байна тийм ээ тухайн. Тэгэхэд ямар юм. Гол нь бол цаа бугын энэ өөх гэдэг бол бас өөрөө цаана өөр завттай гуриландаа одоо тос. Заахын гурилыг одоо жоохон багсарч өгч байгаа юм байна. Тэгээд хоньны сүүлээр яг ингээ хуурахад бол хоньны сүүл жоох их ордог цаа бугын өөх нь бол баг орд юм байна. Баг. Тос ихтэй юм байна тийм ээ. Тийм. За энэ ингээд боловсрчлаа. За тэгээ аягандаа игээ зурх уу? Аягандаа игээ зурх. Шөнө хэр хүүтэй онох уу? Гайгүй. Шөнөж галдаад онох уу? Галдахгүй. Галдахгүй юу? Энэ шин хүүтэй байна. Тинээс устж гайгүй. Өнөөдөр их сайхан дулаах өдөр шүү дээ. Тэр нь сайхан. 9 их хэлэхээр бас яг хүүтэндээ тий. Бараг халуун гурмаар буцалж штэ тий цай ихэр. Яд. Бараг бүлээн цай ихэр бараг бус халуун болчих юм шиг тий. Халуун цай дүүр сайн хүүтэн цайд нь явцаач. За тэгээ сахар угаа хэлээд идэх юм байна. Далайн төвчнөөс өндөр төргөгдсөн хүйтэн цэрэг нөхцөлд аж төрөхөд дулаан хувцас, илчлэг сайтай хүнс хамгийн чухал. Бусад малын нүүдэлж болохгүй өндрийг бараадах цаагаан даган аж төрөх цаатан иргэдийн хоол хүнс нэг их өөрмөц онцлоггүй боловч цааны ижлэг сайтай мах сүг оролцуулсан байдгаараа онцлог юм аа. Цааны бүтээгдэхүүн нь хүйтэн нөхцөлд оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж өгдөг чухал хүнс ажээ. Яг тийм бүргээс бүр гоё багсарж өгд юм биш үү? Өөхөн тийм ээ. Бүр ингэ багсарцсан. Жохон өөх орсон шүү дээ тийм ээ. Тэр их тослог байна. Цааныг тэгээ тослог. Аюу гоё бүргс аюу гоё явтаа байна. За. Товсын. Одоо иймэрхүү хэмжээтэй зурд юм байна шүү дээ тийм ээ. За яг таныхаа шиг зурж иднэ. За ингэ зурж идэх юм бай. Минийс жоох өтгөн болчих шүү. Энийг бол өтгөн зурж идэж болно шүү дээ тий. Өтгөн зурж идэж шингэн зурж идэж ямар яаж зурж. За энэ цаа буугын сүйтэй цаа буугын өөхөр хуурсан гурил.
Хуураад ирэхээр чи гурилч бүр гоё амт юм биш. Одоо бидний одоо ярих юм бол одоо 10 гурил байна шүү дээ, тэ. Тэрнээс шал өөр амт байна. Энэ дээр бас ингээд нэмээ хэлэхэд бас идэхэд тийм хүнд одоо айгүй тийм гурилыг одоо нэг оргиор нь одоо энэ гурилыг одоо идэж гэнэ гэсэн үг. Нэгсэн доо. Айгүй гоё юм. Цаа эдэш хоолон хөөж дурааран явах өгөөд цаатнууд цаагаан даган нүүдлэн амьдарсаар өдийг хүрчээ. Өвлийн тэсхэм хүйтэнд тайгын гүнд хүүхэд төгшөд байх хэцүү. Нөгөө талаар эд хүйтэнд олон өрх нүүдлэхэд төвхтэй учир цаана эдэж дижэл хомсдсон үед элчүүд нь ээлжээр оторлдог. Бидний өтсөн отхийн нэг өрхийн тэргүүн баян далай отроос хүнс хоолон базаахаар эрэгт зур төр саатуулж хээрийн хамгийн амархан зоогуулах цаана ямхан шордог хингэн тэдний аж амьдралын тухай хэсэг зур хүрнэлцсэн юм аа. Баян талай маань бас өөрөө одоо ишээ бас гэрээр орчоод тий. Хоол хүнсний наад цаана хэрэглэгдэхүүнээ аваад хоошоо отглоо гарах юм байдаг. Отг нь эндээс 50 км гэдэг чинь асуудал. Хоноо үнжимэж ирж байгаа юм шүү дээ тий. Нэг хоноо дор нэг хоноо. Дор өстө ядаж нэг хоног хагастаад орж ирж байгаа юм байна. Зам хэцүү юу? Зам цаас их. Цас ихээ. Цаас их. Одоо тэмцээд цаас их. Цаа маань өөр ингэс нэршилтэй 90 юу гэдэг, имийн юу гэдэг, үр төлийн юу гэдэг. Нэг хүн унлагын цаагууд зар. Ерөөс унлаг тэр хэлдэг одоо цааг бол зар. Цаас идэж чинь их орон төдөж чинь цаа таргална тий. Цаас их заа. Цаас нэмэгдэх тусмын өвс чинь бүр доош орчдөг. Цаас ихтэй чинь нэг тогтоог идээд явдаг. Цаас их. Цаас багтай чинь гөөдлийг идээд. За. Одоо ингээд ерөнхийдөө цаас багтвал цаа хөдөлгөөнд ороо явчих тийм ээ тий. Яг тэгээд хий гөөдлийг. Гүүгээ тэгээд тураад идэв юм байна шүү дээ тий. Кизил ордог гэсэн сураг байлаа. Явахгүй да. Явахгүй чи явахгүй. Зарим хүмүүс дарахаараа хоошо орчоод ирлээ гэдэг. За би очиж. Энэ модыг гэрээ энэ цаатаа чи явж ирсэн мод ч нөө. Энийг ч авчихё. Яг гялгарууданд доо энэ маань бас нэг даавн уттай байт юм аа. Тэгээд гялгарууданд хийсэн юм уу? За чи шаа. Модон төлөгдөхгүй юу? Модон төлөгдөн. Энэ бол ерөөсөө хээрийн нөхцөл манай таатангуудын эхнүүдэл ч юм уу отор хийгээ явж байхдаа одоо ингэж хоолносоо базаад цааны махаараа одоо ингэ сайхан шорлог хамгийн амар болд юм шиг. хамгийн амар болдог хоолныхаа нэг нь гэж шүү дээ. За энэ чи одоо яагаад явчих байгаа вэ тэгээд? Энэ чи гараараа бэрдэг юм уу? Зас гэдэг чи аргагүй нягтралтай болохоор за. Гадайхан дүүл. За би бас буруу иччихээ. Гадаа дөлөөлөө очив. За. Дотор явахар ч одоо тэгээ нөгөө цасны хаан цаа угаа. Эцнээ хүн хариулт гоо. Ээлж. Одоо бид хоёулаа тань. 15. Хоёулаа юу? Тэгээд дараа чинь ээлж хоёр. Хээрийн хоол амттаа шүү. За би энийг нэргүүлье. Тэгээд амтлагаа юу хав? Давс гэж чи одоо юу ах вэ? Энд чи яас хурдан болд юм. Байхгүй да ингээд шууд ингээд ич. Ялгамаас гоё юм да. Цаагаа ер нь яаж уухаж хөөд юм бэ? Манай баясгуулч компани энэ араа апдейт гэдэг амтд дуус амтлаг жинхэнэ Монгол амт гэдэг орн бичсэн бол жишээ нэг үнэтэй юу гэж байна? Тийм маань. За Harvard ингээд өстой нөгөө флоп хийх юм их одоо ингээд өстой бүхэн байгаа байхгүй. Урагтаа шүлмөл гэдэг бүр сайхан монголжуулсан юм байгаа. Эндээс хоёулаа юу яа? Энийг бас үртлээ чамд ингээд бэлэг болгоод байна. Бас сайхан хоолой амтчихгүй доо. Тэгэхээр манай цаатангууд ерөнхийдөө бол юм хээрийн нөхцөл маханд давс идэх. Учир юугаас энэ цааны мах ч өөрөө ичдэг сайтай. Давстай дээ. Тий. Өөрөө бүр тийм давстай юм шиг амтдаг юм шүү дээ. За ингээд хар бэлцээрээ. Сайхан шүү дээ. Янз гоё болд юм байна шүү дээ. Янз. Манай баянлаа нөгөө жоохон галлуу нэгсэн бол жоохон төлөв юм. Гэтэ одоо юм хээр юм хээгүү амттаа шүү дээ. Зүгээр. Шүү дээ. Янз бүр мэртчих. Янз. Таби перцэнэ. Таби перцэн жоохон шатаах. Яа. За перц ийм хатуу байна шүү дээ. Баяндаа дуулнэц. Би дуурна Монголда. Солоолоо. Солоолоо ч ярин гоё юм биш. Шөнөөрөө солонгоор дуулаад нөгөө чон манчин цугтаа явчих юм биш. Чи гоё дуурна. Нэр энэ ч л гоё юм биш. Янз. Гэтэ боомоо хоорхон баха. Бодлоонд гардгүй юу? Гарахгүй.
Гарахгүй тий. Нэг иймэр үзэгчтэй. Би бас азтаар хөрөө шүү. Хүссэн хүн хөл тавиад байдгүй онгон зэлгүүд хөвчөд айгаад цаабуга маллан аж төрөх цаатан иргэд өвөг дээдсээсэн уламжилсан ахуй соёлын хадгалан аж төрсөөр цаабугын ашиг шимийг хүртэн хэдэн зуун жил аж төрсөн цаатан иргэдэд тулгамдсан асуудал чолон бий. Гэвч цаагаан, тайгаан, ахуй соёлын хайрлан дээдлэх үзлээр тэр бүхнийг даван туулсаар байна. Монгол цог баримт цуур нэвтрүүлэг цаатны урсанд бэлтгэсэн тэмдэглэлийнхэн эхний хэсгийг инхүү өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээд уулзъя.